Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэгийн. Хөдөлмөр эрхлэгч нь хуулинд заасны дагуу ажил амралтын цагийг хэрхэн эдлэх вэ? Хөдөлмөрийн харилцаанд хамгийн гол харилцаа бол гол зохицуулах зүйл маань тухайн ажилчдын ажил амралтын цаг байж байдаг. За ажил амралтын цаг бол хуулиар зохицуулсан. Хөдөлмөрийн хуулиар тодорхой зохицуулсан байж байгаа. За ажлын цаг маань өдрийн 8 хүртэл цаг, за 7 өдрийн 40 хүртэл цаг ажилладаг. За ажил амралтын цагийг хуулиар зохицуулахдаа тухайн асуудлыг маш тодорхой зохицуулсан байж байгаа. Тухайлбал насанд хүрээгүй хүүхдийн ажлын цаг хэд байх вэ? За насанд хүрэгчдийн ажлын цаг хэд байх вэ? За хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүмүүсийн ажлын цаг хэд байх вэ гэдгийг хуулиар тодорхой зохицуулсан. Жишээлбэл насанд хүрээгүй хүүхд өдөрт наснаас хамаарат 30-аас 36 цагийн ажлын байрны ажлын цагийн зохицуулалтаар явагддаг. За амралтын цаг нь бол энэ бол хөдөлмөрийн харилцаанд дах амрах эрхийн зарчим тулгуурлаж явагдсан. Хөдөлмөрийн хуулинд бол тодорхой заасан. За амралтын цаг маань өдрийн ажлын цагийн хоорондох амралт, за 2 өдрийн ажлын хоорондох амралт, 7 хоногийн бям нямгаргийн амралт, за ээлжийн амралт, бүх нийтийн амралт гэсэн ийм зохицуулалтаар явдаг. 7 хоногийн амралтын цагаар ажилласан тохиолдолд яах вэ гэхээр тухайн хүнийг нөхөж амруулах ёстой. Хэрвээ нөхөж амруулаагүй бол тэр хүний цалинг 2 дахин нэмэгдүүлж, дундад цалинг штэ 2 дахин нэмэгдүүлж олох ёстой. За ээлжийн амралтыг тухайн хүн бүх нийтийн амралтаар ажилласан бол тухайн ажилтан бас нөхөж амруулна. Хэрвээ нөхөж амруулаагүй бол дундад цалинг 2 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн ийм хуулийн зохицуул байж байгаа. За ээлжийн амралтыг ажлын жилийн хугацаанд тухайн хүнд нэг удаа олгоно. Ээлжийн амралтыг бол тухайн хүн ээлжийн амралтын үндсэн хугацаа бол 15 хоног. За ингээд ажилласан жилээс хамааралаад нэмэгд амралтыг олгодог. За ээлжийн амралтыг тухайн хүн эдлэхдээ заавал биеэр эдлэх ёстой. За ажлын онцлогоос шалтгаалаад тухайн хүн ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй бол мөнгө урамшуул олгоно гэд хөдөлмөрийн хуулийн 79 дээр заасан байж байгаа. За ээлжийн амралтыг олохдоо насанд хүрсэн хүнд бол 15 хоног үндсэн амралтын хугацаа, насанд хүрээгүй хүнд бол 20 хоногийн амралт олгодог. Танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөөг хөдөлмөр цэгийн сайтаас ажилласан жилээс нь хамааралаад нэмэгдэл амралт олгодог байгаа. Тухайлбал үндсэн амралт дээр нь 15 хоногийн амралт дээр нь ажилласан жил тухайлбал 6-аас 10 жил ажилласан бол тэр хүн 3 өдрийн амралт. За ингээд 11-ээс 14 жил ажилласан бол 5 өдрийн амралт гэх мэтчлэн ингээ нэмэгдээ явцдаг байж байгаа. Харин хэвийн бус нөхцөлийнх бол арай нэмэгдэл нь арай олон ч гэдэг юм уу. Тухайлбал 6-аас 10 жил ажилласан хүн 5 хүртэл өдөр гэж байгаа. Тэгэхээр энэ хуулинд бол 5 хүртэл өдөр гэдгийг заасан, 5 хүртэл тийм ээ. 5 хүртэл гэдгийг заасан. 5 ба түүнээс дээш гэж байгаа. Тэгэхээр энийг бол хамтын гэрээгээр зохицуулах боломжтой гэсэн үг. Тухайлбал одоо юу гэдгийг 6-аас 10 жил ажилласан хүн хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн бол ядгийн хамтын гэрээгээр зохицуулаад 7 хоногийн амралт нэмэгдэнэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар зохицуулж олно л гэсэн үг. За ажлын цагийн нэг бас онцлог зохицуулалт нь бол илүү цаг, тийм ээ. За илүү цаг гэдэг маань юу вэ гэхээр ажиллуулагчийн санаачлагаар тухайн өдрийн ажлын цагийг хэтрүүлэн ажиллахыг илүү цаг гэж ойлгож байгаа. За тэгэхээр хамгийн гол нь энэ дээр ажиллуулагчийн санаачлага байх хэрэгтэй. Тухайн ажилтан өөрөө ингээд юу гэдгийг хөдөлмөрийн норматив тухайн цагтаа биелүүлээ мөртлөө санаачлагаараа ажиллаж ивэл энийг илүү цаг гэж ойлгохгүй шүү дээ. Зөвхөн ажиллуулагчийн санаачлагаар тийм ээ. За илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөө амруулах ёстой. Хэрвээ нөхөж амруулж чадахгүй бол цалинг 1.5 дахин нэмэгдүүлж дундад цалинг штэ тийм ээ. Дундад цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олох ёстой. За ингээд энэ дээр бол маргаан үүсгэлтэй хөдөлмөрийн харилцаан дээр маш их маргаан үүсдэг. Энэ тохиолдолд хаана хандах вэ гэхээр дээдчдийнхээ байгууллагад хандна. Илүү цэвэр хөлс олгосонгүй гэдэг асуудал. Дээдчдний байгууллага тухайн асуудлыг шийдэж чадахгүй бол яах нь вэ? Дараагийн шатны арга хэмжээ буюу шүүхт хандах асуудал байж болно. Тийм асуудал бий. Бям ням гаргийн амралтаар
одоо ажилдаг штэ хүмүүс тийм ээ. Ажиллах тохиолдолд би тэр тохиолдолд яах вэ гэхээр тухайн хүний цалин муу адилхан яг илүү цагийнх шиг 1.5 дахин нэмэгдүүлж олгодог ийм зохицуулалт бас хуулинд байж байгаа. Ажил амралтын цагийг хэрхэн эдлэх талаар та бүхэнд хүргэлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг и хөдөлмөр цэгийн цахим хуудаснаас. Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох и хөдөлмөр цэгийн